Сайн байна уу эрхэм үндэд үзэгчдээ. Дахин уулзахад та тавина. Өнөөдөр бид дараагийн түүхэн аялалтаа гарья. Цаг хугацаа гарч яах мухарч бидний оюутан насны хамгийн танил амт Бэлэн гомонгийн түүхийг хамтдаа нээцгээе. Бидний олонх нь шүн дунд хичээл хийж суухдаа, шалгалтын өмнөхөн цагтаа урагдахдаа, эсвэл зүгээр л одоо л нэг юм идчихмээр байна гэж бодох мөчид бэлэн гомонгоо сандаг байсан байх. Халуун ус хийгээд хэдхэн минут хүлээхэд л хоол бэлэн болчихдог тэр мэдрэмж. Явил жинхэнэ аврал шиг. Гэхдээ хүн бүр дотроо бодож байсан байх. Энэ 3 минутын аврагч анх яаж төрсөн юм бол? Хэн ямар нөхцөлд ингэж хурдан, амархан, хаанч хийж болох хоол бүтээх хэрэгтэй болсон юм бол? Бэлэн гомонгийн хэрэгцээ. Бид түүхийг ихэнхдээ том дайн тулаан, алдарт хаад наяд, үндэсний ховсрлаар шинжлэгдэн бичигддэг мэт төсөөлдөг. Гэхдээ заримдаа түүхийг өөрчилдөг зүйл нь сүртэй үйл явдал биш. Харин өдөр тутмын жижиг хэрэгцээ байдаг. Хүмүүсийн амьдралд хамгийн их дутагддаг хоёр зүйл бол цаг, бас боломжийн үнэтэй хурдан олдох хоол. Дайн, хомсдол, хүнд хэцүү цаг үе. Хүмүүсийн амьдрал тогтворгүй үед нэг л зүйл хамгийн чухал байдаг. Энэ нь үлсэхгүй байх. Олон хүн ажил руугаа ярах, сургууль руугаа гүн гарах, гэртээ ядран ирээд амттай хоол хий гэхээсээ илүүтэй хурдан юм идчих юмсан гэж боддог. Тэгээд хэдхэн минутын дотор бэлэн болдог хоол гэдэг санаа тухайн цаг үед зүгээр нэг хүсэл биш, бодит хэрэгцээ болж хувирсан байна. Дэлхийг өөрчилсөн асуулт. Заримдаа агуу санаа өглөөний энгийн нэг дүр зураг дундаас төрөх нь бий. Дайны дараах Японд хүмүүс халуун хоол авахын тулд урт дараалал зогсдог байлаа. Тэр дүр зургийг хараад Японы нэгэн иргэн Момофуку Андон энгийн хэрнээ маш чухал асуултыг өөрөөсөө асуужээ. Хэрвээ хүмүүс дараалал зогшилгүй, гэртээ хэдхэн минутын дотор хоолоо бэлдэж чадвал ямар вэ? Энэ асуулт энгийн сонсогдно. Гэхдээ тэр асуултын цаана нэг том зорилго байлаа. Хүн бүрт амархан хүрэх, хурдан, боломжийн хоол. Тэр л асуулт бүхний эхлэл болсон гэдэг. Андо өдөр бүр туршиж, бүтлгүүтэж, дахин оролцсоор эцэст нь богино хугацаанд бэлэн болдог оймон гэдэг санааг бодит бүтээгдэхүүн болгож чадсан бөгөөд 1958 онд анхны бэлэн гомонг зах зээлд танилцуулжээ. Энгийн нэг асуулт. Гэхдээ дараа нь дэлхийн сая хүний өдөр тутмын хооллолтыг өөрчилсөн асуулт. 3 минутын нууц гэж юу вэ? Бэлэн гомон яагаад хэдхэн минутанд борчихдог вэ? Учир нь энэ гомон түүхий биш. Үйлдвэр дээр аль хэдийн уур аржигнэж, урдчилж болгосон байдаг. Тэгээд дараа нь хамгийн чухал алхам хийгдэнэ. Хатаарт. Хатаах явцад гомонгийн дотор микро хөндийн нүхсүү үүсдэг. Тэр нүхсүү нь усанд хүрмэгц хаалга шиг нээгдэнэ. Халуун усыг дотогш хурдан оруулж өгдөг. Тиймээс бид халуун ус хиймэгц гомонг богино хугацаанд зөөлрч дахин амилж байгаа мэт болдог. Сонирхолтой нь хатаах арга нь хоёр өөр байдаг. Нэгдүгээр зармийг нь тосонд хурдан шарж хатаадаг. Ингэхээр нүхсүү илүү том, олон үүсээд ус илүү хурдан шингэнэ. Амт нь арай баялаг санагддаг. Хоёрдугаар зармийг нь халуун агаараар хатаадаг. Тослог багтай, бүтэцэн өөр, амт нь хөнгөн мэт мэдрэгддэг. Тэгэхээр 3 минут гэдэг чинь эд шид биш. Урдчилж болгосон байдал. Дээрээс нь микро нүхсүүтэй бүтэц мөн зөв хатаарт гэсэн 3 зүйл нийхэд бий болдог ухаалаг технологи юм. Үйлдвэр дээр бэлэн гомонг яаж хийдэг вэ? Одоо бэлэн гомонгийн үйлдвэрээр аялцгаая. Үйлдвэрийн эхний шугам дамжидгаар гурил усаа яг таг хэмжин зуурна. Орцыг чандлан мөрдөх нь нэн чухал байдаг. Дараагаар нь түр амраана. Танил сонсогдож байна уу? Бэлэн болсон зурамгийг роликнуудын дундуур оруулан нэмэглэнэ. Нэмгэн болсон гурилыг машин зүсэж урт гомонгийн тууз болгоно. Ингээд гомонг уурын камерт хийж урдчлан болгодог. Тиймээс бэлэн гомонг түүхий биш байх нэ. Харин 3 минутын нууц нь дараагийн алхам. Хатаарт. Зармийг нь тосонд хурдан шарж хатаахад дотор нь микро нүхсүү үүсээд усанд илүү хурдан сэрдэг. Зармийг нь халуун агаараар хатаадаг. Тослог багтай, бүтэц нь арай өөр. Дараа нь амтлагч ногооны хатаамлаа хийж савлаад болно. Ингээд бидний мэдих 3 минутын аврагч дэлгүүрүүдээр тараагдаж эхэлнэ.
Яагаад дэлхий даяар ийм хурдан тахсан бэ? Бэлэн гомонгийн амжилт бол зөвхөн амтаар хэмжигдэхгүй юм. Энэ бол өнөөдрийн амьдралын хэмнэлтэд яг нийцсэн бүтээгдэхүүн. Та төсөөлөд үз. 2024 онд дэлхий даяар нийт 123 тэрбум бэлэн гомонг идсэн байна. Үүнийг өдөрт хуваавал ойролцоогоор 337 сая порцийг нэг өдөрт гисэн үг. Өөрөөр хэлбэл секунд тутамд хэдэн мянган хүний хувьд одоо л нэг юм идчихмээр байна гэдэг мөчид бэлэн гомон сонголт болж байдаг гэсэн үг. Тийм олон хүн яагаад сонгодог вэ гэхээр шалтгаан нь маш энгийн, тийм ээ? Цаг хэмнэн, үн боломжийн, удаан хад болно, хаанч хийж болно. Тиймээс энэ хоол оюутны дотуур байрнаас эхлэн ажилтай хүний өдрийн завсарлаг, аяллахын чемодан. Бүр онцгой нөхцөлд тусламжийн багцанд хүртэл орсон байдаг. Нэг үгээр хэлбэл бэлэн гомон бол зүгээр нэг хоол биш. Хэрэгтэй мөчид асуудал шийддэг. Амьдралын практик шийдэл болжээ. Тэгэхээр идэж үзээгүй хүн байдаг болов уу гэж асуувал мэдээж байж болно. Гэхдээ энэ тоонуудыг харахаар бэлэн гомон бараг хүн бүрийн амьдралд дор хаяж нэг удаа таарсан. Дэлхийн хамгийн танив түргэн авралын хоолнуудын нэг болсон нь маргахын аргагүй юм. Хамгийн том үйлдвэрлэгч. Энд нэг хөгжигтэй асуулт асууя. Бэлэн гомон нэг л төрлийн хоол уу? Үгүй ээ, энэ бол бүхэл бүтэн ертөнц. Хэлбрээрээ л гэхэд ууттай, аягтай, шүлтэй, шүлгүй, fried noodles маягийн олон төрхтэй. Тэгээд улс бүр өөрийн хоолны соёлоо шингээдэг учраас амт нь ч ялгаатай. Жишээ нь дэлхийн бэлэн гомонгийн холбооны бичснээр бол хятадд махан шүл, Five Spice зэрэг амтлагчтай хэв маяг, мөн том хэмжээтэй аяга түгээмэл. Индонезид шүлнөөс илүү ми горен буюу шүлгүй хуурсан маягийн гомон хамгийн түгээмэл, мөн халуун ногоотой амт их. Энэ итгэхт карри, масала, зарим нь шүлийг багахан хийж иддэг. Мөн цараан хоолтон хэрэглэгч их тул ногоотой төрлүүд түгээмэл байдаг. Вьетнамд эсрэглэн халуун маягийн амт, жишээ нь сам хорхой нэмэх нь эсрэглэн гэх мэт. Мөн фо буданы гомонгоор хийсэн хувилбарууд хүртэл онцлог гэж бичсэн байдаг. Америкийн нэгдсэн улсад хүмүүс гомонг сорж идэх нь багт бол гомон нь ихэвчлэн богино, мөн богино долгионы зууханд болгодог бүтээгдэхүүнүүд түгээмэл гэжээ. Бэлэн гомонгийн хамгийн хэрэглэгчдийн дунд мэдээж Азийн том гүрнүүд тэргүүлнэ. Үүнд Хятад, Хонконг, Индонез, Энэтхэг, Вьетнам, Япон зэрэг орнууд тэргүүлнэ. Мөн түүнчлэн топ жагсаалтад Америкийн нэгдсэн улс, Нигери, Бразил, Орос, Мексик, Их Британь зэрэг улс орнууд багтсан нь бэлэн гомон аль хэдийн дэлхийн хоол болсныг харуулна. Тэгэхээр гол санаа нь энгийн юм. Том зах зээлд хэмжээг өсгөдөг бол харин улс бүрийн хоолны соёлын амт төрхийг нь усан баяжуулдаг байх нь. Тийм учраас бэлэн гомон өнөөдөр нэвэл амттай бүтээгдэхүүн биш. Дэлхийн олон орны амт, заншлыг шингээсэн түргэн хоолны соёл болсон гэсэн үг. Амьдралыг хялбарчилсан санаа, амжилтын үндэс. Бэлэн гомон дэлхий даяар түгэхэд хамгийн их нөлөөлсөн зүйл нь шин амт биш байв, харин хялбар хэрэглээ байсан. Хялбар хэрэглээний шийдэл. Бэлэн нэг удаагийн аягтай гомон. Өмнө нь бэлэн гомон хурдан болдог байсан ч жижиг саадтай тулгардаг байв. Хийх сав хэрэгтэй, хэрэгэлсэн сав суулга, аяг тавгаа угаах хэрэгтэй болно. За тэгэд бас гал тавгаа хэрэгтэй болно. Харин аяг өөрөө сав болсноор энэ бүх саад нэг мүс нь арилв. Тагийг нь онгойлгоод халуун ус хийгээд хэдэн минут хүлээгээд болоо. Хаанч хизээч. Энэ санаа 1971 оны 9 дугаар сарын 18-нд Cup Noodles нэрээр танилцуулагдж, тухайн үедээ урд байгаагүй шинэ хоол болж, ялангуяа залуусын анхаарлыг их татсан гэж Нисийн өөрсдийн түүхэндээ дурдсан байдаг. Тэр үед хүмүүс аягандаа халуун ус хийх боломжгүй байж магадгүй тул эсийн бүрх халуун ус гаргадаг автомат машин хүртэл бэлдэж, эндээс аваад эндээ бэлдээд идэх шинэ хэрэглээ, соёлыг бий болгожээ. Ингээд бэлэн гомон гэрт хийж иддэг хурдан хоолноос нэг алхам урагшилж, автобусны буудал, аялал, дотуур байр, ажил гээд амьдралын хэмнэл дагсан ар дээрээс иддэг хоол болж хувирчээ. Өөрөөр хэлбэл амжилтын үндэс нь гомон өөрөө биш, амьдралыг хялбарчилсан санаа байсан гэсэн үг үлээ. Оюутны амьдрахтаа яагаад салшгүй болсон бэ? Бэлэн гомон задууст наалдацтай болсон шалтгаан маш ойлгомжтой. Оюутны амьдралд цаг баг, мөнгө хязгаартай, үлсэх мөч олон, гал тавааг хуваалцдаг эсвэл бүр байхгүй.
Тиймээс хэдхэн минутын доторх гар дээрээ бариад л идчихдэг. Бас үн боломжийн хоол гэдэг яг их амьдралын өмнөөс асуудал шийдчихсэн мэт санагддаг. Тэр мэдрэмжил бэлэн гомонг дамаг болгосон юм. Сонирхолтой баримт. Сансарт нисэн гомон. Бид бэлэн гомон гэхээр дотуур байр, шүндэл, шадгалтын өмнөхөн гэж төсөөлдөг. Гэтэл нэг өдөр энэ гомон сансарт хүртэх нисэн байх юм. Сансарт хоол идэхэд нэг асуудал бий. Үүрэнгүүд нисээд хөөд явж хож болно. Тэгэхээр хоол нь тусгай савлгаа, тусгай хэлбэртэй байх хэрэгтэй болдог. Тиймээс сансарт идэх боломжтой гомон гэдэг ойлголт гарч иржээ. Энэ нь бидний өдөр тутмын энгийн мэд санагддаг зүйл хүртэл хүний амьдралын шинэ орчинд дасан зохицож чаддгийг харуулсан сонин жишээ шүү. Ташаа ойлголтуу ба бодит үнэн үү? Бэлэн гомон муу гэж юу? Бэлэн гомон муу гэж хүмүүс их хэлдэг. Гэхдээ бодит байдал арай өөр. Бэлэн гомон өөрөө заавал мууч биш, заавал сайн ч биш. Гол нь та хэр ойр ойрхон иддэг вэ? Юутай хамт иддэг вэ? Таны өдөр тутмын хоолсолт ер нь ямар вэ гэдгээс их шалтгаална. Мэдхэд илүүдэхгүй нэг сайн арга бол бэлэн гомонгоо бар зэрэг жинхэнэ хоол болгож идэх баймөр. Жишээ нь өндөг, ногоо, мах эсвэл уурагтай нэмэгт нэмээд дээрээс нь бар зэрэг ногоон санган мөг хийчихвэл илүү тэнцвэртэй, илүү хоол шиг хоол болж чадна гэсэн үг юм. Эцэст нь энэ түүхээс юу ойлгож авах вэ? Тэгэхээр бэлэн гомон гэдэг чинь зүгээр нэг 3 минутын хоол биш юм байна. Энэ түүхийг харахаар нэг зүйл под мэдрэгдэнэ. Хүмүүсийн өдөр тутмын жижиг хэрэгцээ заримдаа асар том өөрчлөлт авчирдаг. Нэг хүн яаж хурдан, яаж амархан болгох вэ гэж бодоод уйгаггүй туршсаар энгийн мөртлөө дэлхийн хаа сайгүй хэрэгтэй болсон нэг зүйл бүтээж гисэн. Өнөөдөр бид бэлэн гомонг дэлгүүрээс аваад л халуун ус хийгээд идчихдэг. Гэхдээ түүний цаанд цаг хэмнэх, амьдрахыг арай амар болгох гэсэн бодол бас урт хугацааны оролдлого нуугдж байдаг. Тэгээд хамгийн гоё нь бидний өдөр бүр хардаг энгийн зүйлсийн цаана ийм сонирхолтой түүх байдаг гэдгийг мэдхээр ердийн юм хүртэл өөрөөр харагдаж эхэлдэг. За ингээд өнөөдрийн аялал энэ хүрээд дууслаа. Энд хүртэл сонсож хамтдаа аялсанд баярлалаа. Та бүхэнтэйгээ хамтдаа түүхээр аялах үнэхээр сайхан байдаг шүү. Хэрвээ энэ дугаар таалагдсан бол лайк дараарай. Суугаа subscribe хийгээд дараагийн аяллаар дахиад уулзцгаая. Мөн комент дээр дараагийн дугаарт та юуны түүхийг сонсомоор байгаагаа бичим үлдээгээрэй. Шоколад уу? Кофе юу? Бабл гам уу? Эсвэл өөр сонирхолтой зүйл байх уу? Дараагийн түүхэн аялал дээр уулзцгаая. Түр баяртай.